2024 оны Монгол Улсын хурлын сонгуул их сонирхолтой боллоо. Уг сонгуулийн үр дүнд ардсан нам, Монгол ардын нам, хүн намнаар хамтарсан засгийн газар байгуулсан. Тэгвэл 8 сарын 14-ний буюу өнгөрсөн 5 гарагт хамтарсан засгийн газар маань 2024-оос 28 он хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөр улсын хурлын чуулганд өргөн барьжээ. Уг мөрийн хөтөлбөрт Монгол улс маань анх удаа ялангуяа Улаанбаатар хот маань мега төсөл болох Улаанбаатар хотын метро, ган татлагт бүр, богд хааны түнэл, цэцлэгээ станц гэх мэт томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөд тусалсан байна. Энэ бол маш зөв, хэрэгжих хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн түүхээ бид нар хараад үзвэл өмнөх засгийн газрууд маш олон удаа шийдвэр тогтоол гаргасан. Хэрэгжээгүй. Яагаад хэрэгжээгүй гэвэл одоо Монгол улсад хүчин төгөлдөр байгаа хууль эрх зүйн угаасаа энэ төслүүдээ дэмжидэггүй, дандаа чагталдаг. Дээрээс нь нэг төслийн менежер нэг компани зориглоод хийхээр улс төржөөд нөгөө компани хүний ажил хийлэгдэггүй буруутгаад байдаг. Үүнээс болоод өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод томоохон төсөл хэрэгжээгүй, үүнээсээ болоод Улаанбаатар хотын төвчрэл, агаарын бохирдол маш олон асуудлууд хүндэрсээр байна. Ийм та бид нар Улаанбаатар хотынхаа эдгээр томоохон асуудлуудаа шийдвэрлэх гэвэл нэгдүгээр хууль эрх зүйгээ өөрчлөөд томоохон төсөл хэрэгжүүлэх боломжтой болох. Дараа нь төслийн менежер үндэсний компаниудаа дэмжиж төсөл хийх боломж нь болох. Тэгээ хамгийн чухал зүйл нь юу гэж эдгээр Улаанбаатар хотын тухламжсан асуудлуудыг Монгол инженерүүд, Монгол хүн үндэсний компаниуд хийн. Гадныхан биш шүү. Би энийг дахиад хэлье. Монгол хүмүүс л өөрсдөө энэ асуудлаа мэдж байгаа учраас чин сэтгэлээсээ ажиллаж эдгээр асуудлыг шийдэх. Би ингэж бодож байна. Та бүхэн санд мэдж гинөө.